Optimus гараад ирэн заяа. Хувийн багштай бүгдээрээ, тоогоочтой бүгдээрээ, туслагтай бүгдээрээ, гэрийн зарцтай бүгдээрээ. Сүүлийн 2 сар, 3 сар маш олон автоматик харилцагч надад юу гэж хэлсэн бэ гэвэл идрээ яагаад Tesla-гийн хувьцаа миний хөрөнгө олтын багц руу хийсэн юм бэ? Унаад штэ. Тэ $400 $220 руу унссан. Их олон хүмүүс сандарсан. Тэ. За гэхдээ нэг юм маш тодорхой. Өнөөдрийн дэлхийн ертөнц эдийн засаг технологийн хөгжлөө хөрөнгө олт хийх байгаа штэ. 5-10 жилийн дараах ирээдүйн хөрөнгө олт хийж байгаа. За тэгээд нэмээд нэг юм хэлэхэд автоматагийн энэ хувьцаатай хөрөнгө олтын багц энэ ирээдүйн хөрөнгө олт хийж байгаа багцыг сонихгүй байгаа юм бол манад 12 сарын хугацаатай дан хүүгийн өгөөчтэй 18-19-20% өгөөчтэй бондороо дүүрсэн тийм хөрөнгө олтын багц бас байгаа. Тэн дээр хувьцааны савлага ерөөсөй байхгүй. Тэгээд энэ хувьцааг сонгосон хүмүүс ойролцоо 5% Tesla эзэлж байгаа хөрөнгө олтын 5%. Окей. Сая төгрөг хийсэн хүний 50,000 төгрөг ойролцоо Tesla орсон байгаа гэсэн үг. За тэгээд тэр 50,000 төгрөгийн хөрөнгө олт тий 30,000 төгрөг рүү буурсан байна. Тэгээ хүмүүс нь сандраад эхэлж байгаа. Гэхдээ энэ 225 дээрээ хөрөнгө олт хийсэн хүмүүс Tesla-гийн хувьцаа хямдхан авсан байгаа гэсэн үг байхгүй. Яагаад вэ гэх юм бол цаг хугацаа өнгөрсөн одоо энэ хизээнийх юм бэ гэх юм бол 3 4 тий одоо 5 сар руу бид нэр төгөж जैन. Одоо 220 25 220 дээр би өөрөө бас нэмж авсан. Одоо хаа хүрсэн байгаа юм бэ гэх юм бол $292 руу хүрсэн байна. Энэ хугацаанд доллар маань 3500-аас 3600 явсан, Tesla-гийн хувьцаа 225-аас 290 явсан. Тэгээ одоо баг зэрэг хүмүүс ингээд буцаагаад чимэг болж байна л та. Гэхдээ нэг юм хэлье заяа. Би өөрөө надад сонголт байсан бол энэ Tesla-гийн хувьцааны ханш дахиад 1 юм уу 2 жил 220 дээр байлгамаар байна. Ойлгож байна уу? Өсөхгүй байгаасаа би гортож байгаа. Өсөхгүй байгаасаа гэж би залбирлаж байгаа. Яагаад юм бэ гэх юм бол энэ ирээдүйн илүү тодорхой болж байгаа хэрнээ энэ ирээдүйн эдийн засаг технологийн дэвшил энэ зах зээлээс маш өндөр хувь авах потенциалтай компанийн хувьцааг би аль болох хямдхан үнээр авах гээд байгаа байхгүй юу. Тэгээ энийг хар л та. Tesla-гийн semi truck гарч эхэлж байна. Өмнө нь бол тээвэр хийнэ гэдэг чинь нөө бензин дизелийн төлөв юунаас хамаатай байсан. Жолоочийн үртэг хамаатай байсан. За тэгээд хэдэн цаг барьж чадах юм бэ, төвлөрч чадах юм бэ нэс хамаардаг байсан. За энэ Tesla-гийн semi truck одоо ачаа машин, тэг ачааны машин өөрийнхөө жолооддаг болчих юм бол компаниудад хэрхэн нөлөөлөх юм? Тэг. Одоо манай Монгол улс нүүрсөө ингээ хилээрээ зүүж байгаа маш том үртэг нь юу юм бэ гэх юм бол баахан жолоочны үртэг байгаа штэ. Тэр алга болчих юм бол яах юм? Бараг зам дээр явж байгаа цуваа тэ нүүрсийг зүүж байгаа юм цуваа тэ жолоочийн өртөггүй цахилгаанаар тэгээд магадгүй 5 толгойгийн хажууд томоохон цахилгаан станц байгаа юм чинь тэндээ тэр батарейг цэнгэлж болно шүү дээ. За тэгээ ганц мотод бас дахиад нэг цэнгэлдэг төв барьчих л та. Тэгэх юм бол тэ 5 толгой ордоос хэддэн хиллүү энэ хэдэн машинууд яваа л байх юм бол биднээс хэмнэлттэй тэ манай улс илүү ашигтай тэ уурхаанууд илүү ашигтай валют илүү их орж ирнэ гэсэн үг байхгүй манай улс руу. За иймэрхүү юм дээр ажиллаж байгаа. Гэхдээ Tesla-гийн хувьд бол энэ semi ачааны машин яг хоо нэг project мөн, нэг бүтээгдэхүүн мөн. Гэхдээ энэ Tesla-гийн хувьцааг $1000 нөлөөлөх юм уу, $500 нөлөөлөх юм уу, $100 нөлөөлөх юм уу биш ээ. Гэхдээ ганцхан энэ дээр ажиллах байгаа. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулсан. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө харилцагчаа төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За контент өргөжлөл. Tesla юун дээр бас ажиллаж байгаа юм бэ гэх юм бол эднэр шүү дээ. Тэ? Жижиг автобус, тэ? Өөрийнхөө жолооддаг такси. Тэгээ одоо зарагдсан байгаа Model S, Model 3, Model Y, Model X бүгдээрээ full self drive тэ? Өөрийнхөө жолооддаг софтвертэй болоод анимэд энэ Optimus robot тэ? Гайхалтай.
За ганцхан энэ биш заяа. Энэ том үйлдвэрлэлийг хартаа та нар. Tesla-гийн Gigafactory. Юу үйлдвэрлэдэг юм бэ? Юу өгсөрөгдөг юм бэ гэх юм бол энэ цагаан контейнерууд. Энэ юу их юм бэ гэх юм бол энэ эрчим хүч хадгалдаг тийм Gigapack маш том хэмжээний батарей гэсэн үг. За энэ хаана хэрэгтэй юм бэ гэх юм бол нарны цахилгаан станцын дэргэд, салхин цахилгаан станцын дэрэг, усан цахилгаан станцын дэрэг. Тэгээ бас ерөнхийдөө өчтөр, уржигдэр спанд болж исэн тэр эрчим хүчний гамшигт бас энэ маш хэрэгтэй болох байсан. За юу юм бэ гэх юм бол гигаватт хэмжээний цахилгааныг хадгалдаг тийм батарей. Тэгээ угсралтын хэдүүлээ хамт харцгаая заяа. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй оронд заяа. Дэлхийн хэмжээний өрсөлдөх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ганцхан Tesla. Жилд 10,000 мегапак үйлдвэрлэж байгаа. Тэгээд дүүрэн робот. 30 гагнуурын робот. Тэ контейнерийн хэмжээтэй юм ингээ усарч байгаа. Будг нь бас робот. Жижигхэн ажлыг ингээ хүмүүс хийх юм байна. Бүрэн кабелжуулсан. $20 жилийн одоо энэ тийм будаг мудаг хамгаалалт яг ч. Бараг сансрын биш үү? Ханган нийлүүлэгч энэ дээр ерөөхдөө бараг байхгүй. Тэ? Энэ компьютер чип өдөрдөг юмнуудын бүгдийг нь өөр өгсөрдөг. Автоматар. Батарейга бас өөрөө үйлдвэрлэдэг. 48-60 батарейтай. За, энд хүмүүс ажиллаж байна. Тэ? Энэ удахгүй бүгдээрээ Optimus болчихно. Принтер шиг хардаа. Толгой ирж байна тэ. Вау. За, battery pack. Таад нөө пресс машин унаад тэр задчихсан харсан энэ том хөлбөр нэ. Сая усаар яалаа те нөгөө чанарын шаардлага хангаж ийн гэж шалгах. Яа, ерөөхдөө цахилгаан дамжуулах үйлдвэрлэлийн дэд бүтцийг тэ өчигдрийн контентээр ярьжсэн нөгөө цахилгааны эрчим хүчний frequency гэх мэт чинь доктортой байдлыг хангаад өгч байгаа тийм амар хэрэгтэй ирээд. Энэ нөгөө сэргээх эрчим хүчний нарны цахилгаан станцын дэргэдэн барьсан байгаа. За тэгээ би ингээ байнга ярьж байгаа өнгөрсөн бараг бүтэн жилийн хугацаанд юу ярьж байгаа юм бэ гэх юм бол эрчим хүч өчигдөр бас ингээ ярьж исэн тийм эрчим хүчтэй орн ирээдүйд бэлэн болно гэсэн үг заяа. Энийг Tesla маш сайн мэдж байгаа. Тэгээ магадгүй сайн мэдгүй наа. Тэгээд Elon Musk тийм амар хөвгшин биш шүү дээ. Удахгүй магадгүй энэ эрчим хүчний үйлдвэрлэлөө бас орч магадгүй, тийм ээ? Megapack. За, тэгээ өөр юунд эрчим хүч хэрэгтэй юм бэ гэх юм бол энд хэрэгтэй. Энэ robot taxi-гийн application аль хэдийн бэлэн болсон заяа. За, тэгээ энэ хаана юм бэ гэх юм бол Texas State Техас мужийн тий Austin hot дотор Tesla-гийн өөрийнх нь ажилтан SpaceX-ийн дотоод ажилтан аль хэдийн энэ робот таксигийн үйлчлэгээ авах боломжтой болсон байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая. Тэгээ намайг тосч ав. Амар хата энэ UX-ийн хартаа нэг өдөрлөх софтверийн хартаа зүгээр ингээд намайг ав гэсэн одоо товч дараа л болоо. Тэ? Хаашаа явмаар байгаа юм бэ? Түгээмэл сонгодог юмнууд нь. За тэгэл ингээл одоо энэ такси ингээд намайг дуудаж байна гэж мэдээд авцсан. Model 3. Model Y. Жолооч нь үрдэг байхгүй. Тэ сэргээх эрчим хүчээр ингээд ядсан бол цахилгааны үрдэг бараг байх юм шиг. Тэгээ өөрөө энэ машиныг авцсан байгаа юм бол тэ жолоочтой хэрнээ жолоочгүй хаасаагүй хаашаа чамаагүй явж болно гэсэн үг тэ.
одоохондоо энэ Austin хот дотор нэг хяналтын жолооч тавьсан байгаа. Ямар нэг байдлаар журмын дагуу тий одоохондоо хууль мойл тэрэндээ ингээд тохирог байгаа. А гэхдээ тий сана Tesla зүгээр энэ туршлаараа явуулахын тулд нэг хүнийг цалинжуулж байгаа тэрэн зүгээр ингээд жолооч маягаар ингээд суугаал байгаа. Тий. А гэхдээ энэ хүн удахгүй алга болчихно. А тэгээ ингээд суудлууд нь бас шал өөр болчих واخгүй юу. Тий энэ жолооны өрүүл хэрэггүй юм чинь зүгээр өөдөөдөөсөө хардсан ч юм уу. Тэ машины дотоод дизайн, интерьерийн дизайн өөр олон. За тэгээ өөрөө чинь машин биш болохоор дизайн бас юм чухал болохгүй. Дөрвөлжин, гурвалжин бөөрхий байсан ч хамаагүй байхгүй. Тэгээ ер нь бол тэгээ ингээд сонин SpaceX юм уу, Tesla-гийн ажилтан ерөөхдөө ирээдүй ямар байх юм бэ амар сайн мэдж байгаа хаа. Тэгээ Tesla-гийн ажилтан бүгдээрээ бас нөгөө Tesla-гийн хувьцаагаар цалинжуулдаг байхгүй. Тэнд одоо ямар олон сайтан гарч ирэх вэ те. За өрсөлдөгч нь юм бэ гэх юм бол Google-ийн хөрөнгө оолтой Waymo заяа. Тэгээ Waymo ингээ хардаа энэ радартай, LiDAR-тай, камертай нэг машин $180,000 заяа. $180,000 өртөгтэй. Одоогийн зүгээр ингээ Tesla Model Y $48,000-тай улам хямдхан болж байгаа. Tesla Model 3 илүү хямдхан. За Cybercab бүр ингээ $25-30,000 болж байгаа байхгүй юу? За тэгээ 200-300,000 км нийтдээ явна. За яг кабин ингээ жоохон засан дугуйг хаяа солино. А гэхдээ ингээд технологи яг юу юм бэ гэвэл заяа 200-300 жилийн өмнөх юмыг хямдхан болгож байгаа байхгүй юу? Бүр дээр үед 100-200 жилийн машин гаргахаас өмнө моринт хэрэгтэй тэр моринт тэргийг жолооддаг тэр 4-5 адууг тижээж чаддаг хүмүүс нь ганцхан баян хүмүүс, тансаг баян язгууртан хүмүүс ер нь бол өөрийнхөө хувийн жолоочтой байсан байхгүй юу? За дараа машин гараад ирснийхэн дараа тэр жолоочтой болох нь арай хямдхан болсон тий. А гэхдээ бас нэг хүнийг цалинжуулна гэсэн үг. За одоо компани захирлууд нэг жолоочтой. Окей. За удахгүй бүгдээрээ жолоочтой болно гэсэн үг. Өмнө гар утас те 90-ад онд гар утастай хүмүүс нь цөөхөн байсан. Одоо бүгдээрээ гар утастай болсон. 90-ад онд бас интернеттэй хүмүүс маш цөөхөн байсан. Одоо бүгдээрээ юутай болсон. Тэгээ Optimus гараад ирэн заяа. Хувийн багштай бүгдээрээ, тоогоочтой бүгдээрээ, тусцахтай бүгдээрээ, гэрийн зарцтай бүгдээрээ. За. Тэгээ нэг сонирхолтой юм заяа. Jeff Bezos, Elon Musk тэ од жаргал баатар сайхан гих мэдчлэн хамгийн сайн хувийн жолооч нартай, хувийн зарцтай гих мэдч байгаа хаа. А гэхдээ тэ од жаргал баатар сайхан Elon Musk, Jeff Bezos биднээс илүү гар утастай байна гэж байхгүй. Биднээс илүү компьютертэй байна гэж байхгүй. Биднээс илүү Starlink интернеттэй болно гэж байхгүй. Тэгээ удахгүй бид нар бас яг адилхан тэднэртэй чанарын ялгаагүй үйлчлэгчтэй зарцтай жолоочтой болно гэсэн. Гоё ирээдүй юм шүү. Тэ. За тэгээд энэ full self drive software одоо энэ хятадд туршигдж байна заяа. Тэгээд хятадын зам мам гэх мэт шин Америкийнхтай адилхан биш ээ, Европынхтай адилхан биш ээ. Монголынхтай жоохон төстэй арай замбраагүй. За жишээлбэл хаана шалгаж байгаа юм бэ гэх юм бол энэ уул зур байна заяа. Тэгээд ер нь бол уул зурын голтой зүгээр нэг юм мод тавьсан. За тэгээд хүмүүс ингэ ярьж өдрөө юм BYD Tesla-г арчих юм биш үү? Li Auto Tesla-г арчих юм биш үү? Тэ өөр ямар компаниуд байна? Xpeng гэх мэтчлэн. За тэгээ энэ хятадууд юу турш үзсэн бэ гэх юм бол тэр хятадын дотоод компани өөрийнхөө жолооддог софтверийг шалгасан. 显眼障碍物，但几乎难倒了所有车型，基本是来一台不行，来一台紧紧东拖一把。问界在大树前就降级到 LCC 右侧方向无法通过。 管吧，我没接管。你想支架，突然退出， Li Auto 提示接管。小米冲到树前，但被卡住。Xiaomi 这里卡住了。你正在控制方向，辅助驾驶已暂停。小鹏速度快，无视障碍物。 Xpeng Buraigo хурдтай баг мөрөхөө шахсан гэж 挑战了一把驾驶员的反应能力。哇！即刻贴近大树，方向摇摆。 Zeekr 所迫，对 ，Geely subsidiary， 他其实差点能过了。只有特斯拉一台车绕行成功，但也是慢悠悠。看来异形障碍物的识别以及无标线路段的合理路径规划，给到各位选手的压力啊，还是不小。 OK，
Тэгээ энэ софтвер сайн ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Software. Тэгээ энэ дотор бас нэг суперкомпьютер ажиллаж байгаа шүү дээ. 10 жилийн өмнө ингээ харах юм бол Tesla-гийн дотор чип ми бүх юм ингээ суперкомпьютер гэсэн үг байхгүй.下山的路，个人感觉挑战是更大。首先在分岔口大树大家果不其然又。За хэвээр хангалттай сонслоо. Бүгдээрээ жолоочтой болно. Бүгдээрээ хувийн багштай туслахтай болно. Бүгдээрээ зарцтай болно. Хувийн туслахтай болно. Тэгээ хөгшөрхөөрөө бүхсээ хүүхдүүдээр арчуулах хэрэггүй. Тэгээ усанд орох морохтой. Би бас өөрөө айгу баярлж байна. Манай хүү те, манай Avid хөгжим бишэлтэй, техникс ажилтай. Тэгээ би шууд Optimus Avid аваад өгөн заяа. Тэгээд Optimus манай хүүд юу заагаад өгөх юм бэ? Математик бүгдийг заагаад өгч. Хамгийн сайн найз мөнхийн төвчээртэй хизээч уурлахгүй, тэ шүмжлэхгүй, итгэлийг алдуулахгүй, ичүүлэхгүй. Тэгээд Tesla одоо бас өнгөрсөн 7 хоног юу хийсэн бэ гэх юм бол баахан ажлын байрны зар тавьсан заяа. Engineering, technician, testing, Optimus заяа full time. Deep learning vision engineer юу юм бэ гэх юм бол тэ химэл оюуханы төр нөгөө камерын бичлэгээс сургадаг программист гэсэн. За data collection operator тийм баахан одоо Optimus-ийн бичлэгүүд гараад ирнэ. Тэрийг ингээд цуглуулна, ангилна, химэл оюухандаа бэлтэн. Software development engineer manufacturing одоо тийм үйлдвэрлэлийн процессыг ингээд тэр дотор программистээр ажилладаг. Ерөнхийдөө роботыг кодладаг программист гэсэн үг тийм. За тэгээд Tesla-гийн дотооддоо одоохондоо хүмүүс энэ Optimus-ыг угсарч байна. Тэ? Хүмүүс роботыг угсарч байна. Гэхдээ нэг айгүй сонирхолтой бичлэг гарсан. Энэ яг бодит биш, энэ зүгээр нөгөө ирээдүйн тэ vision statement гэх юм уу да. Тэ? Энэ юу юм бэ гэх юм хэдүүл хамт харсан. John Terminator кино шиг харагдаж байгаа. Хөдөлгөөн жоох удаан одоохондоо тэ. Кодлог бол софтверыг бэлэн биш. Гэтэ гар нь маш сайн ажиллаж байна тийм. Манай Avid сайн ажиллаж байгаа жишээлбэл. Гарын ингээд тэрвэрлэл. Одоо энэ бас дараагийн робот байна тийм. Тэг удаан байсан ч яадаг гэх юм бол эдгээр цалин авахгүй байгаа шүү дээ. Амар сонин мэдрэмж яг нь. Тэр өөрийнхөө угсраад байш. Энийг хийж чадчих штэ хальтаа. Би нэг тесэн яд хүлээж байна. Тэ? Тесэн яд хүлээж байна. За тэгээ Elon-д амжилт тэгээд автоматикийн багц дотор байгаа 5% заяа Tesla. Тэгээ энэ 10 нугарчих юм бол багцыг чинь 50% эзэлнэ. Окей? Тим стартыг байгаа байхгүй юу? Тийм учраас chill out. 50 бай. 5%. Нэг сүртэй их биш ээ. Тэ. Гэхдээ 10 нугарчих юм бол амар шалин заяа. Тэгээ явахгүй юм бол шалахгүй. Окей? Тийм учраас хэдүүлээ 50 бай. Тэгээд Elon-ы төлөө гандан явчлаа. Тэ нам уншуулчлаа. Тэгээд тэгэл 5 жил аягүй хурд өнгөрдөг тий. Ковид одоо 5 жилийн өмнө штэ. Цаг хугацаа тийм хурдан. Тэг хурдан өнгөрөөсөө ийм роботтой болмоор байна. Хувийн жолооч тэ машинтай болмоор байна.